Дараагийн мэдээг танилцуулъя. Европын хоол тэжээлийн сэтгүүл нэгэн сонирхолтой судалгааг нийтэлсэн байна. За энэхүү судалгаанаас үзэхэд оройн хоолнд юу идэх нь хүний нойрны болон унтах чанарт нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. За энэхүү судалгааг Гранадагийн их сургуулийн судлаачид хамтран гүйцэтгэсэн байна. Судалгаанаас үзэхэд оройн хоолнд юу идэх нь хүний оройн унтах чанарт нөлөөж цаашлаад маргааш өглөөний цайны сонголтод нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Оройн хоол болон нойрны чанарын хоорондын холбоог судлахын тулд судлаачид тархалттай эрэгтэй эмэгтэй хүмүүсийг бодит амьдралын нөхцөлд 14 хоног дараалан ажигласан байна. Судалгаанд оролцогчид хоол хүнс ялангуяа оройн хоол өглөөний цайгаа бичиж тэмдэглэж байсан. За тэдний хувьд нойрыг нь хэмжихтэй хурдтгал болон хэмжигч мөн нойрны хянагчийг ашиглан объектив байдлаар бол хэмтсэн байна. За лаборатори тулгуурласан бусад судалгаатаас ялгаатай нь энэхүү аргаар судалсан судалгаа нь судлаачдад өдөр тутмын зуршлыг байгалийн нөхцөлд ажиглах боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Мөн судалгааны зорилго нь олон зүйлийг нэгэн зэрэг нөлөөлдөг өдөр тутмын амьдрал, хоол хүнс, нойр хэрхэн харилцан үйлчлэгийг илүү сайн ойлгоход чиглэсэн байна. Судалгааны үр дүнд оройн хоолны тэжээллэг чанар нь тухайн шөнийн нойрны чанартай нэгт холбоотой болохыг тогтоосон. Судлаачдын үзэж байгаагаар илчлэг, өөх, тос, холестерин, уурга, согтууруулах ундаа, улаан мах, за мөн шарсан хоол хүнсээр баялаг хүнс нь хүнийг нойр муутай болгодог болохыг нь тогтоосон байна. За үүний эсрэгээр зарим хоол хүнс нь сайн амархад тусалдаг болохыг нь тогтоосон. За нүүрс ус, оливын тос, тослог загсаар баялаг оройн хоол нь нойрны чанарыг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоосон. Үр дүнгээс харахад оройн хоолны тэжээллэг бүрэлдэхүүн хэсгүүд нь нойрны янз бүрийн үзүүлэлтүүд нөлөөлж болзошгүй гэдгийг нь тогтоосон. За гэхдээ судлаачид энэхүү судалгаатай холбоотой бас хязгаарлалт байгаа гэдгийг онцолсон. За судалгаа бол ажиглалтын судалгаа гэдгийг онцолж байгаа учраас шууд шалтгаан үр дагаврыг нь нотолж чадахгүй гэдгийг онцолсон. Оройн хоолны болон нойрны чанарын хоорондын хамаарлал нь эсрэг чиглэлд ажилладаг. Нойрны чанар нь хүмүүсийн маргааш өглөө юу идэхэд бас нөлөөлдөг юм байна. Судлаачид нойрны чанар муу байх нь эрүүл бус өглөөний цайны зуршил бий болохыг нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судалгаанаас хэд хэдэн хэм маяг бас хүмүүсээс ажигласан байна. За оройс ирдэг хүмүүс өглөөний цайндаа илүү их ичлэгтэй хүнс хэрэглэх хандлагатай байдгийн байна. За мөн нойрон тасалддаг үе үес ирдэг хүмүүсийн хувьд жихрийн хэрэглээх эслэг бага хэрэгэлдэхтэй холбоотой байдгийг нь тогтоосон. За харин унтах хугацаа нь урт байх нь өглөөний цайны ерөнхий эрүүл чанартай холбоотой болох нь тогтогдсон. Эдгээр судалгааны үр дүнд бол нойрон зөвхөн хүний хоолны дэглэмийн үр дүн биш, харин ирээдүйд хэрэглэх хоол хүнсний сонголтыг ч тодорхойлж чаддаг гэдгийг судлаачид баталж чадсан байна. Судлаачдын үзэж байгаагаар судалгааны хамгийн чухал үр дүн нь хоол хүнс, нойрны чанар нь өдөр тутмын амьдралд нэгт холбоотой болохыг харуулсан явдал байгаа. За оройны хоол, нойр, өглөөний цай нэг бүчлэгийн нэг хэсэг бөгөөд энэ нэг хэсэгт гарсан өөрчлөлт нь бусад хэсэгтээ нөлөөлж болзошгүй юм. За судалгаанд ажиллагдсан нөлөө харьцангуй бага байсан ч гэсэн үр дүн нь өдөр тутмын зуршил хэрхэн харилцан үйлчлэх талаар шинэ ойлголтыг төрүүлж байгаа юм. Судлаачид хүмүүс юу иддгийг төдийгүй хизээ хоололдог, хэр сайн унтдгийг харгалзан үзвэл таргалтаас урчин сэргийлэх, за мөн эмчлэх стратеги сайжруулах боломжтой гэдгийг энэхүү судалгааны үр дүнд тогтоож чадсан байна.